MJ радио 88.3 дэлгүүр дээр яг одоо хүүхдүүдээ онтуулчихсан магадгүй эсвэл хүүхдүүдээс холхон байгаа эрхэм мөндөд томчууд та бүхний энэ үдшийн амрыг дахин ирж мэдчилье. Өнөөдөр 2025 оны 10 сарын 15-ны өдрийн лав гарыг тохиож байгаа. Улаанбаатарын цагаар 22 цаг тэг 9 минут болсноор манай өнөөдрийн хүүхдүүд унтлаа. Одоо бидний цаг Өрөөтэй томчуудын явдал нэвтрүүлэг маань ийхүү эхэлж байна. За үчи минь За цаг гарan амарч чадвуу. чадлаа. Болж. За радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Уугна, хөтлөгч Зулаа. За радиогийн найруулагчаар солиорч нэвтрүүлгийн найруулагчаар Өнрөө. За нэвтрүүлгийн продюсер Айрин нар хамтран ажиллаж байгаа шүү. Чи солиорсон уу сая? Тэглээ. Sorry дорой. Манай өнөөдрийн лав гарагийн томчуудын явдал нэвтрүүлгийн өнөөдрийн сэдэв бол сонсогчдоос ирүүлсэн загтлуудыг уншиж өгч тухайн сэдвээр ярилцаж болж игэл сонсогч хүлээж аваад санал бодлоо хуваалцсан одоо юу гэдэг юм те. Ярилцах боломжтой байдаг те. Манай нэвтрүүлэг таялсан загтлууд ирсээр байна. За энэ 7 хоногт өмнөх эрдгээс илүү олон ирсэн. Яг тэгсэн байна. Нөө хүмүүсийн бүтлгүү бас хөгжилтэй түүхүүд бас их байдаг болтой. Ингээд энэ англиалуур нь одоо төрөлжүүлээд өнгөрсөн 7 хоногт зарлсанчлан өнөөдрийн сэдэв бол бүтэлгүй дотн харьцааны түүхүүд байгаа билээ. За мөн таа ч гэсэн өөрт тохиолдсон хажиргалтай, сонирхолтой, мартагдашгүй мөчөө бидэнтэй хуваалцахыг хүсвэл ариун билег @mjl radio.com хаягаар захиагаа илгээж болно шүү. За ирсэн захиаг редактор маань ингээд сайтар уншаад найруулан бэлтгээд бид хоёрын хоолоогоор дамжин олонд ингээд сонсогчдод хүргэх боломжтой. Харин эрэгт лав гарагт бид онцгой нэгэн сэдвийг сонгосон байгаа. За энэ бол насны зөрүүтэй дотн харьцааны тухай загтлуудыг хүлээн авна. Насны зөрүү хэд ч байсан болно. Танд л одоо сонин хачиргалтай түүх байвал бидэнд илгээгээрэй. Энэ сэдвэр ч өмнө маш олон захиа ирж исэн болохоор манай зохиолч маань сонгожээ. За тийм байна. За би эхний захиагаа уншиж хүргэе. За бусад захиа маань дандаа мэйлээр, фэйсбүүкээр ирдэг бол энэ захиа манай радиод хаяглан шуудангаар илгээсэн загтал юм байна. Вау. За тэгвэл сэтгэл гарган гараараа бичиж шуудангаар явуулсан энэ захиаг хамтдаа уншицгаая. За тийм. MJL радио томчуудын явдал нэвтрүүлгийн хамт олонд сайн байна уу? Захиа очих өдрийн мэндийг хүргэе. Танай нэвтрүүлгийн захиануудыг сонсож суухдаа нэг хуучны баян санаанд ороод энэ захиаг бичиж сууна. Одоо болохоор хөгжилтэй гэхдээ тухайн үед бол сэтгэл минь яг л галт тэрэгний төмөр зам шиг халж байсан да. За энэ явдал бол 20 гаруй жилийн өмнө болсон юм. Тэр үед би халуухан, залуухан, ажилдаа сэтгэлтэй бас хаяа ганцаардтлыг мэдэрдэг ийм л байсангүй. Дархан явах томилт авч галт тэргээр явсан юм. Өвлийн эд хүйтэн цаг амнаас уур гарч хүмүүс зузаан оролт малгайтай вагоны дотор харин эсэргээрээ дулаахан хөлсний үнэртэй зөөлөн тийм шаргал гэрэлтэй байлаа. За. Миний эсрэг талд нэгэн бүсгүй суусан байлаа. Тэр үед утсаар зураг авна гэж байхгүй. Хүмүүс нүдэрээ л дурсамж хадгалдаг байлаа шүү дээ. Тэр бүсгүй нуруулаг, богино хөрөмтэй, үстэй малгайгаа өвөртөл суусан, нүдэн их тод байв. Инээхт нь хацсынх нь хонхорт нь гэрэл тусах шиг болдог байв. Галт тэрэг хөдөлж хүмүүсийн яриа намтахад тэр минь ном руу харж та энэ зохиолчийг мэдэх үү гэж надаас асуулаа. Би мэднэ. Харин ч уншиж үзсэн үү гэж хариулснаас л бидний яриа эхэлсэн юм. Тэгээд нэг л мэдхэд бит хоёр амьдрал, хөгжим, дурлалын тухай хүртэл ярьж суuna. Тэр цонхоор харж суухдаа галт тэрэгний химнэл хүний зүрхний цохилт шиг байна гэж хэлсэн нь одоо хүртэл санаанаас гардаггүй. Би дотроо ийм үг хэлэх хүнтэй би хаа байсан дархны замдаа танилцсан гэж үдэ гэж бодож байлаа. Хэсэг хугацааны дараа тэр баг зэрэг даарах гэд байна гэж хэлэхэд би хүрмээ тайлан мөрөн дээр нь тавьж өглөө. Галт тэрэгний цонхоор нарны туяа зөөлөн тусаж түүний хацар улайсан харагдана. Тэр үед бүх зүйл нэг л амар амгалан, нэг л дотн, яг л нөгөө галт тэрэгний чимээ зүрхний химнэл шиг тог. Яг тэгж битсэн байх шүү. Гэтэл галт тэрэг гинт огцом торомслож бит хоёр аягтай цаас гарч тэр над руу налж унлаа.
гар сунгах гэж байтал миний пижакны товч тас усарч тэр инээгээд бит хоёрыг ойртуулах гэж галт тэрэг хүртэл тооруулж байгаа юм бах та гэд инээлээ. Хажууд сууж байсан ах шоглоод энэ олон хүн байхад та хоёр л бие биенээ олж налж унлаа шүү гэж тоглоом хийгээд бүгд инээлдэж ивжүүлээ. Дарханд буухад бид хоёр ягач юм цаанаасаа л дотноссон байлаа. Бараг л хэдхэн цагийн дотор би түүнд сэтгэл алдарч зүрхэнд минь хүчтэй догдол үүснийг мэдэрлээ. Түүний над руу харж байгаа харцч нэг л ер бусын намайг хайрлсан, хүндэлсэн, бас бишрэтж байх шиг. Тэр надад утасны дугаар өгөөч гэхэд би арай гар утастай болоогүй байсан болохоор дарханд ажиллах байгууллагынхаа дугаарыг цаасан дээр бичиж өгöd удахгүй уулзъя да гэд салсан юм. Гэхдээ би угийн бодлоо би дэвтэрнээсээ харахтаа буруу утасны дугаар бичиж өгсөн байснаа маргааш нь мэдсэн. Би өөртөө гутраад нэрийг нь мэдэхгүй тэр бүсгүйг асуугаад ололгүй 2-7 хоногийн дараа гэрийн зүг бутсан юм да. Тэр бүсгүйтэй дахин таараагүй. Харамсалтай юм. Тэр үеэс хойш би галт тэргэнд суух бүртээ түүний дүрийг сандаг. Хаяа галт тэрэгний дуу сонсох бүрт тэр цайны халуун уур хацар нь улайсан бүсгүйн дүр санаанд тодорно. Амьдралын урт аяллаа донд зарим хүн буудлаар дайрч өнгөрдөг. Гэхдээ зарим нь буудлын дээр буугаад биш зүрхэнд чинь үлдээд яваад өгдөг юм билээ. Одоо ч галт тэрэгний чимээ сонсохоор тэр мөчийн үнэр, тэр үг, тэр инээд дахин сонсогддог. Тэр бол миний хамгийн халуун, хамгийн намуухан, хамгийн бүтэлгүй мөч болж үлдсэн юм да. Гэсэн байна. Баярлаа гоё загтал бичиж явуулсанд. Тэгээд нэрийг асуугаад ячгүй яасан юу юм бэ те харамсалтай юм бэ те. Тий, одоо би бол энэ загтлыг загтлын эзэн сонсож байгаа бол. Гэтэ одоо цаг хугацаа нэгэд өнгөрцсөн юм да тий. Нөгөө буруу өгч явуулсан дугаарлуугаа залгаад би ийм юм байгаа маа намайг асуувал ингээд бас нэг бол байралцаад өгөх боломж байсан болов уу ч гэж бодох шиг. Гэтэ ягаад ч юм энэ хүн тэр талаараа дурссангүй бодвол яг энэ байдлуудыг бас өөрөө тушаал үзсэн хичээсэн хайсан л байж таараа байх л та. Өнөөдөр бид хоёр загтыг уншчаад эргэж ямар шүүх эрхтэй байна шүү дээ. Ямар ч байсан энэ сайхан дурсамжаа хуваалцаж энэ ач холбогдол өгч тогтоолон барин байж хаяглаж ингэж бидэн лөө илгээсэн загтлын эзэндээ маш их баярлаа. За маш их баярлаа. За дараагийн загтлаа тэгвэл би уншиж эхлэх үү. За тэгээ. За. Сайн байна уу? Томчуудын явдлын хамт олон. Би 30 гарч яваа ганц бие эмэгтэй. Улаанбаатарт амьдардаг. Энэ захиаг бичихтэй жаахан ичээд нүгэр минь халуун шатаж байна. Хамгийн романтик, хамгийн бүтэлгүй нэг шөнийхөө тухай хуваалцмаар санагдлаа. Өмнө маркетингуудын нэг арга хэмжээндээр надтай таарч байсан залуу над руу нэг өдөр найзын хүсэлт явуулаад сайн уу л гэж байна. Би ч ажлын шаардлагаар юм болов уу гэж бодтол надтай танилцах гэж байсан юм байж. Ганц би болохоор би угаасаа нэг цааргалсангүй танилцлаа. Хэд хоног л хүүхэд байхдаа чадалдаг байсан шиг сонирхолтой чадлаа. Тэр залууд ажгүй санагдсан. Ухаалаг, хөгжилтэй. Тэгээ хамгийн гол нь намайг анхаарч сонсдог. Тэгээд 3-7 хоног чадласаар хаяа уцаар ярьсаар нэг баасан гарагт уулзахаар болцлоо. Болцох өдрөөч цаанаасаа нэг л догтлоод хичээж бэлдэж байлаа. Өөрийгөө аль болох тачаангуй болох гэж хичээлээ. Улаан уруул, цагаан цамц, үсээ баг зэрэг долгионтой болгосон. Бас имийг яаж мэдхүү өөрт байдаг хамгийн гоё улаан дотор хувцсны хослол өмслөө. Яа гараад өгжээ манаа. Улаан уу? Тий. Бид ч уулзаад талбай хавьд жижигхэн ресторанд сууж вино шимэнгээ хоол идлээ. Хэсэг чадалсан болохоор бид хэдийнэ таньдаг мэт сайхан ярилцаж байв. Тэр залуу дажгүй цэвэрхэн боловсон хувцалсан, яриан тогтуун, тайван, эмэгтэй хүнийг хүндэлдэг жентleman зантай. Санхүүгийн хувьд ч тогтсон харагдсан. Ер нь л миний хүсдэг эр хүн байлаа. Ресторанда хэсэг сууж ярилцаж байгаад ресторанч хаах төхөж сүүлийн захиалга авлаа. Дажгүй залуу маань маргааш амралтын өдөр хоёулаа манайд жаахан сууж вино ууя гэд намайг гэртээвэрлээ. Би шууд ч заа гэхгүй харин гэд хэсэг бодов. Тэр хугацаанд толгойд ёстой олон юм орж ирдэг юм байлээ. Шууд зөвшөөрчхөөр намайг хитрхи хөнгөмсөг эмэгтэй гэж бодох болов уу? Үгүй гэхээр хитрхи онгон зантай гэж бодох болов уу? Олон талаас нь янз янзаар бодож байлаа.
Би ч уг нь ойрд эрэгтэй хүнтэй болзаагүй болохоор гэрт нь очихол сонирхолтой байлаа. Бодож за тгий харин би их удаж чадахгүй шүү гэд такси хөлөглөн гэрлүүн хамт явлаа. За гэрт нь ороход нэг их том биш ч цэвэрхэн догтой байсан. Тэр залуу ороод л хэдхэн хормын дотор түрүүний ресторанаас ч илүү романтик орчин үсгчлээ. Лаасан ширээ 2 глас винотойгоо бүтгэн гэрэл дээр нь зөөлөн жаз хөгжим хишгэлж байлаа. Ёстой л мэдрэмжтэй залуу байна гэж бодоод ширээнд суухад тэр инээмсэглэн дар саягалж өнөөдөр чи миний жочин гэж хэлэхэд би цаанаасаа сандарч эхэллээ. Бид хүсэх дачаадах дотн хайрцаа үүсэх үед биднийг зогсоох юу ч үгүй. Ойрт ч эрэгтэй хүнтэй болзаагүй байсан болохоор бүрч их би тогтолж байлаа. 2 аяга дарсны дараа бидний хоорондын уур амьсгал өөрчлөгдөж улам намуухан сайхан болж байна. Би ч сандраастай хизээж босч ирээд намайг эзэндэж магадгүй тул баг зэрэг бэлтгэлтэй гэнэ. Виногооч шимсээр ийм сайхан уур амьсгал сайхан залуу бас бид хоёроос өөр хинч байхгүй ийм гоё нөхцөлд удахгүй юу болох нь юу н тодорхой байлөө. Унтлагын өрөөг нь хальт харж тэр орон дээрээ өөрсдөө байгаагаар төсөөлөхөд доошоо бааргал би нойтгонж байлаа гинэ. Йоо. За. Ямар гоё болоо явчих. Тий. Дахиад жаахан вино уусны дараа уусын баг зэрэг толгоороо орж сэрэл хөдлөхөөс гадна баг зэрэг инээд хурж эхлэв. Зүгээрээ жаахан халамцуу байхад бидний дотн харьцаа улам л гал гарсан сайхан болно. Гал гарсан дүрлэлцэн сайхан дотн харилцааны төлөө дахин 2 хундаг дарс тогтов. Толгой илт эргээд эхэлсэн тул одоо нэмж ууж болохгүй гэд өөрийгөө хянаж эхэлтэл нөгөө залуу минь хажуу дээр намайг үнслээ. Бүх зүйл эхлэнэ гэж бодон яг үнсэлцээл залуугийнхаа цамцны товчийг дээрээс нь эхлээл тайлж байтал гинэд дотор муухай ориглоо. Дарсаа арай их төрүүлчихжээ. Хамаг хурдаараа нойл гүйж бөөлжиж гарлаа. Бөөлжиж хартал миний бөөлцөн хэсэг хүрэн улаан юм байна. Өө shit бүр цусаар бөөлжөөд үхэн лтэй гэ уйлж гарлаа. Хал нүдэ энэд нэхэд өглөө болжээ. Бурхан басарсан байна штэ. Би нөгөө залуугийн орон дээр ганцаараа харин сайхан залуу бүйдэн дээр унтаж байна. Балаа юм аа. Хитрхи жэдлмен залуу бас дими юм аа. Манайхаа. Би лав тэрний оронд байсан бол орж ирэнгүүтээ юм даарсах шууд л үнсээд л кинон дээр гардаг шиг бүх хувцсыг нь тайлж шидээд л шүнжэнгөө жаргаж байгаад өдийд нүцгэн тэрвэрлдээл мунтаж байхгүй юу. Дүүш юм аа. Тэгсэн ууж чадахгүй хүн баахан уулгаад нөгөөх нь яг оргил үедээ нойл гүйж бөөлжөөд уусан виногоо цус гэж хараад баахан уйлж байгаад суултуур дэрлээ тасарчихсан байгаа. Тэгээд угаас жэдлмен залуу тасарсан хүүхнийг яалтаач үлээ орон дээрээ унтуулж хаад өөрөө бүйдэн дээрээ унтчихсан ч байх шиг. Үүс зүс бол хэрэг алга бөөлжөхдөө бараг үсээ нойлд дүүрчихсэн юм шиг гинэ. Ямар ч байсан сэрэгт нь ийм царай зүстэй байж болохгүй гэж чимээгүйх усанд орлоо. Усны өрөөнөөс том цагаан алчуур биеэрээ ороогоод гарч ирэхэд нөгөө залуу маань сэрчгсэн. Сайхан амарсан уу? Дажгүй юу? Халуун цай уу? Эсвэл хүүтийн юм уу гэд цай ягалчихсан сууж байна. Би ч за найз нь хувцас өмсөд ирээ гэж хэлчихэд дахиад л бантлаа. Өөрөөсөө бантаж ядаж байхад бас найданч гэдэг нь юу вэ? Өчигдөр барьж авч идчих гээд үнсэлцэж байсан хүндээ найзна гэж хэлж интер ккк. Тэгээд бантсан чихтэй нөгөө залуугийнхаа өрөөлөө хувцас солих гээд алхтал. Чи ингээд л байж байгаач ойрд гэртээ ийм хүн хараагүй чи айгу тачаангуу байна гэхэд нь баг зэрэг ичлээ. Би бас л бодно. За ингээд үлдээх үү, хувцас өмсгөө гэд шал тэнэг байдалд орчиж байгаа байхгүй юу. Тэгтэл нөгөө залуу маань дөнгөж ирээд үнсээд авч байна. Би харин үнсэлцлээ. Тэгснээ төр зогсноо. Уушлаараа зүгээр үздэй гэж байна. Би ч зүгээрээ гэж гаднаа хийсэн ч дуугүй өмсөөчтэй ямар олон юм асуудığım бэ. Зүгээр биш байсан бол юугээл харин өмсөлцдөм бэ гэж бодож байлаа. Би өөрөө өөрөөсөө хичээд юм ярилцах хүсэлгүй байсан ч өчигдөр амсаж чадаагүй. Хүссэн тэр жаргалаа амтлахыг хүсэж байсан. Тэгтэл энэ жэдлмен чимшиг, төмөс чимшиг залуу үнснийхаа дараа асууж энтер. За гол үйл явдалтай оръё. Намайг үнсэхт нь би ч дотроо олон юм бодож ичиж байсан ч тачаадаж эхэллээ. Нөгөө залуу миний биеийг ороосоо алчуурны гогцоо гаргахад би ихээс төрсөн биеэрээ үлдлээ. Би ч эр хүн одоо л зоригтой байна гэж
бодонгоо түүний унтлагын цамц богино өмнөдийг нүд ирэмхийн хооронд тайлчглаа. Хоёул ихээс төрсөн биеэрээ ингээд хизүүхэн эхэлсэн ч бид хүрх цэгтээ нэгэнт хүрлээ. Намайг тэрвэрч орон дээр аваачин хэвтүүлээд үнсэж байна. Хоёр хүүх бэлхүүс тэгээ доошоо нууцхан хэсэгт минь хүрлээ. Тэр үед үнэхээр сайхан байлаа. Хүлдүүж гисэн намайг жаргаахтаа үнэхээр мэдрэмжтэй залуу байсан. Миний ч төвчээрийн хязгаар тулж хамаг байдгаар орилж байлаа. Энэ үед би ёо ямар сайхан юм бэ? Усанд орсонд болж дээ гэж бодсноо. Угаасаа усанд ороогүй бол над руу ойртохгүй байсан бөхөө. Өчтөр оройч гэсэн бүүлжс болсон тасарсан хүүхэнтэй хин хамт унтахыг хүсгэвдэй гэж өөрийгөө бодож гутлаа. Би ч түүнд хариу таашаал өглөө. Тэр өглөө үнэхээр сайхан байсан. Бид нэгэндээ таашаал өгч дараа нь дотн харилцаандаа ч орсон. Энэ тал дээр харин мундаг залуу байсан шүү. За миний нэг гутмаарч юм шиг сайхан ч юм шиг бүтлгүй түүхээ би хуваалцлаа. Одоо бол тэр залуу бид хоёр хаяа уулзаж дотн харилцаанд ордог. Нэг ёсны бэлгийн хамтрагчдын харилцаатай юм уу та? Хаяа тэр анхны шөнийн бүтлгүй учрлын тухай ярьж инээлддэг. Миний балаа түүхийг уншсан, сонссон бүх хүмүүстээ баярлаа гинэ. За гэхдээ энэ их ч маань ерөнхийдөө бол зорилгодоо хүрсэн байна өө. Тэ? Хүрчихсэн байна. Тий. Маргааш өглөө нь хүрсэн байх шүү. Анхнаасаа яг шийдэл зорилго тодорхой болцож уулзсан шүү дээ, тий. Тэгээд яг зүгээр гимн нөгөө 2-3 газар сэлгээд уух юм руугаа жоо төлөхгүй яатсан чинь асуудал өөрөөр эргэжлээ, тий. Гэхдээ энэ үнэхээр боломжийн гой залуутай очирсан байна шүү дээ. Үнэхээр джентльмен залуутай одоо болцсон биш шүү. Тэр бие хамгаалж чадахгүй байдал, эмзэг яг тэр цаг хугацаанд нь ямар нэгэн байдлаар халдлагын шинжтэй үйлдэл ашиглах шинжтэй юм үйлдэл гаргаагүй байна гэдэг чинь эмэгтэй хүний итгэлийг тэр хэрээрээ маргааш өглөө нь бүрэн татаж чадчих байгаа байхгүй тий. Яг зөв. Тэрнээс биш джентльмен залуу. Тий, тэрнээс биш тэр одоо яг л өөрийнх нь гарт өстөд нэг ангийн олз гэдэг шиг тий. Ямар ч эсрүүцэл үзүүлэх чадваргүйгээр эмэгтэй хүн ингээд өв төрөнд нь ороход баг бэлэн ороод ирчихсэн байхад энийг бол одоо ашиглаад асуудал үүсгээд дараа нь эргээд хин нь харамсаач барахгүй алдааны ар зогсож байгаа зөндөө л олон тохиолдлууд байдаг шүү дээ. Тий, тэр бол үнэн шүү. Тий, тэгэхээр чи ингээд хоёр биенээ хүндлэх тэгээд маргааш нь яг энэ нөгөө усанд ороогүй байсан бол надад ойртохгүй байх байсан да гэдэг чи бас л амьдралтай шүү дээ. Үнэн шүү дээ. Тэр гоё джентльмен залуу тийм ээ. Тий. Бүр ингээ бөөлжс болцсон ингээ тэр нойлын усанд баг үсмсээ дүүрээд тэгээ ингээ шүнжэнгөө уйлж мэлцэн те. Би цусаар бөөлжөөд вэ ингээ вино оочаад уйлцсан бүр тасарсан тэр эмхтэйг одоо бавнч гэж юу аах вэ? Тийм ээ. Тэгээд бас тусдаа утсан байна гэдэг чинь болж байгаа байхгүй юу? Тэр хүүхний орон дээрээ унтуулаад өөрөө бүйдэн дээрээ унтаад те. Тий. Ер нь бол би бас хэрвээ тэр залууг оронд байсан бол яг л тэхэл байсан. Тий. Аль болохоор тухтай газар нь унтуулаад тэгэл өөрөө унтаж болох газар гэдэг бол одоо ямар ч байсан өглөө ирэхдээ бат найдвартай би ямар нэгэн байдлаар асуудал үүсгээгүй юм байна. Тэгээ би хамгаалтан дотор амарч чадсан юм байна гэдгээд мэдэрч босох хэрэгтэй байхгүй эмэгтэй хүн тий. Би бол тэгж бодож байна. Тэгээ эмэгтэй нас айгүй хөөрхөн сэргэлэн унтчих хаагуурнаас чимээгүй хөнөөлөө өрөөрөө н ороод тий. Тэр цагаан том биений альчвараар энэ аваа сайхан ус цасанд ороо гараад ирчихэж байгаа байхгүй юу? Өөрийгөө бэлдээд тий. Бэлдээд. Тэгээд ёстой болох ёстой юм болдгоор бол болсон байна. Тийм ээ. Яг ийм одоо бол харилцаа нүртэл иргэд хэвээрээ яваа байгаа юм байна шүү дээ. Тэгэхээр сайхан одоо бүтлгүй юм шиг бүтэлтэй юм шиг энэ адал явдалтай бөгөө сонирхолтой энэ түүхээ бидэнтэй хуваалцаж ингэ загтал хэлгээсэн загтлын эзэн танд маш их баярлалаа. Баярлалаа. Тэгээ дараагийн гой сонин очрлууд тохиолдлууд байдаг бол бас хандаарай. Тэгээ өөрийнхөө загтлыг хүлээж авсан байхаа гэж бодож байна. За дараагийнхаа загтлыг бүгдээр уншиж өгөө. За би дараагийн загтал руугаа оръё доо. Дараагийн загтал хоёлаа чинь. За хальчиж юу? Аянд ээж. Хэлсэн үү? Сайн байна уу? За. Намайг Тэ гэдэг 30 гаруй настай өөрийгөө ухаалаг төлөв алхан бүрээ төлөвлөдөг хүн гэж боддог байсан. Гэхдээ тэр нэгэн орой бол би хизээч дахиж мартаж чадхааргүй хамгийн эвгүй хамгийн инээдтэй дотн учралтайгаа нүүр тулсан юм да. За би нэгэн компанид менежер хийдэг байлаа. Нэг өдөр би тэр нэг охинтой танилцсан нь манай салбарын шинэ ажилтан. Тэр даруухан гэхдээ маш гоё нэмсгэлдэг хөөх охин байсан. Нэрийг нь Ис. Түүнийг анх харсан мөчөөс л ямар нэгэн дулаан зүйл
зүрхээр минь ингээд мэдрэгдэх шиг болоод өнгөрчөөж билээ. Бид хэсэг хамт ажиллаж, ярилцаж, кофе ууж, нэг мэтгэд мессенжерээр өдөр бүр юм бичдэг болчихсон байлаа. Нэг өрөө тэр ажил дууссан, нэг аягаар суумаар байна гэсэн мессежийг над руу бичиж, за тэр үед бол би дотроо тийм ээ, энэ бол миний боломж гэд маш чанга хашгирч орилж байлаа. Тэгэл би оройн гэртээ бүх зүйлээ төлөвлөсөн. Өрөөндөө лаасааж, зөөлөн хөгжим тавьж, хамгийн үнэтэй дарсан голголоо. Тойлонд харж, сайхан мөхтэй, итгэлтэй бай. Гэхдээ яарч болохгүй шүү чи гэж өөртөөгөө ярьж байлаа. Эс маань ирэхэд бүх зүйл яг л кино шиг эхэлсэн. Тэр улаан цамц өмссөн энэ эмэгтэйчүүд ер нь болцсон хандаад улаан цамцтай ирдэг юм уу? Улаан дотор хувц өмсөөл тий. Улаан балаачтай, улаан цамцтай, улаан дотор хувцтай гэлийн захидлуудад ихэвчлэн эмэгтэйчүүдээ бие бэлтгэхээр улааныг сонгох юм болов? Яг гоо өөртөө итгэлтэй эмэгтэйчүүд тэгдэг баха. Зөв. Магадгүй тий. За ингээд үсээ задгаа тавьж нүдэндээ инээмсэглэл татуулсан сайхан бүсгүй минь ороод ирлээ. Дар саягалж зөөлөн хөгжим сонсоод бидний яриа айжмаар сэдвээ сольж явсаар бид хоёрын хоорондын зайч бас тэр хэрээр багасаж байлаа. Тэр над руу харж би анханасаа чамайг нэг л сонирхолтой өнгөж бих боддог байсан юм а гэхэд зүрхний цохилт нэмэгдэж би ч өөрийгөө арай ядан тайвшруулж байлаа. Энэ мөчл түүнд ойртох хамгийн тохиромжтой үе байсан юм. Түүнлөө зөөлхөн ойртож уруул дээр нь үнслээ. Тэр ч дуртайгаар надтай үнсэлцэж нэгнээ илэн таалж эхэллээ. Удалгүй зөөлөн үнсэлт маань улам хүчтэй, эрчтэй болж түүнийг ширээн дээр суулгаад цамцыг нь тайллаа. Бидний хөдөлгөөн улам хүчтэй болж хоёр талаасаа сэрэл мэдрэмжээр оргилсоор л байлаа. Нүцгэн цээжийг нь илэн гараа доошлуулж богинохон юбгийг нь сөхөд бэлгүүсэн дээр нь зөөлхөн үргэд тэр цавц цагаан дотор хувцсан өмссөн гуяа хүрсэн хүртэл өмссөн чүлки гэдэг юм уу? Чүлк. За гэдэг трикот үнэхээр дачаангуу харагдаж байлаа. Түүнийг яг энэ хэвээр нь тэврэн авч унтлахын өрөөний зүг алхахад тэр ч намайг үнссэн хэвээрээ хүзүүгээр минь тэвэрсэн хэвээрээ хоёр хөлөөрөө бэлхүүсийг минь орон тэврүүлсэн хэвээрээ унтлахын өрөө рүү орлоо. Унтлахын өрөө ойрхон очоод үлдсэн хувцсыг нь яаж тайлхаа бодон ширээгээ тойрон алхахдаа хөлөөрөө санамсаргүй ширээгээ зохиод нэг дарсны хундгаагаад хагалчихлаа. Энэ сайхан мөчөд ганцын зэрэг дарсны хундга ёстой түйч хамаагүй байлаа. Унтлагын өрөөний зүг тэрсэн хിവэрээ алхалтал хагарсан шилэн дээр гიშгчв. Яа игээд түүнийг тэрсэн чигээрээ шууд унтчихсан гинэ. Яана тэр шилэн дээр юу бүтлгүүтэй тэгэх. Яана да. За. Яасан гинэ тэрж ингэж тэрэлдэж нөгөө эмхтэй ингээд унтлагын өрөө рүүгээ хөлөөрөө ингээд бэлхүүсээр ингээд ороочихсан. Өөдөөдөөс хараа тэрэлцсэн явж байгаа юм тий. Тэнгүүд хагарсан шилэн дээр гიშгцсэн юм байна эхлээд. Амар гоё байдлаар явж байгаад ширээний хөл өшөглөөд ширээн дээр байсан хундаг унахта хагаран гутлан ганцын зэрэг хундаг ямар хамаатай юм гээд цаашаа алхсан чинь хагархаа шилэн дээр гიშгчихсэн байж штэ ойлгож байна уу? Яана. Тэг би лав уйлна. За. Зя. Тэгээ яасан. Яг ингээд одоо тэр өчн газар тэрэлсэн чигээр унцлаа шүү дээ. Яг бэлэн болсон оргил мөчд орох гээд секси байдлалтай тэрэлдэж явж байсан бид хоёр зэрэг газар унлаа. Зүгээр ч унаагүй би түүнийг дарж унаад нөгөө бүсгүйгээ толгой газар багзааран саваад орчихлаа. Аргагүй шүү дээ урдаа тэрээд ингээд орооцолдоо тэрэлдээд явжсэн юм чинь. Ямар бүтлгүй юм бэ. За. Ямар юу юм бэ те? Саяхан дачаадан байсан бид хоёр бөөн яололт. Нэгнийх нь хөлнөөс цус гоодсон, нэг нь толгоогоо зохиод халдуулчихсан. Дээр нь үнсэлцэж байгаад унсан болохоор миний шүдэнд уруулаа зохиод бас цус гоочсон. Бүр үнэхээр сүр царайтай хоёр юм болж хөврлээ. Яа энэ өстө баларлаа. Юм секс мекс тэрэл те. Тэгээд дотн харьцаанд ороход бэлэн дачаатсан байсан хоёр би биенээ эмчилж эхэллээ.
Миний хөлийг боож би түүний уруулын шархыг цэвэрлэж толгоонд нь жин тавиад хагарсан бакалга цэвэрлэж шүүртлээ. Бүх зүйлээ болгоод санаа амарч орон дээрээ тэврэлтэн хөвтлээ. Саяныхаа паянг дурсаад бөөн инээдэм. Ингээд хөвтгэд хизээ язааны л хосууч шиг дотн болчихсон байсан юм. Удалчгүй эхлүүлсэн ажлаа дуусгахаар бид дахин бие биенээ үнсэж эхэлтэл. Ёо уруул өвдөд зөөлхөн гэж. Би ч шууд уруулыг юм биш. Биеийг нь үнсэж түүнийг дачаад бодлоо. Үнсээр дотор хувцсны цаг гаднаач мэдэгдэх шингэн болсон хойно бэлэн болж тэгээд дотн харьцаанд орлоо. Гэтэ жаахан хөвчлөлтэй байсан. Ээлж ирэл ёо толгой яа хөл ёо уруул гэдэл гинэ. Яана. За. Ийм нэгэн хачирхалтай инээдтэй ч юм шиг бүтэлгүй юм шиг халуухан юм шиг өрөвдөм өвдөлттэй ээж гэх юм уу нэгэн шөнийг өнгөрөөсөн юм да. Өнгөрсөн 7 хоногт танаа нэвтрүүлгийг сонсоод л энэ түүх шууд санаанд ороод бичлээ шүү гинэ. А төгсгөл нь аятай байна те. Яа би ч одоо юу болдог гэж бодлоо шүү. Хөөх нөгөө эмэгтэй нас толгойд их хаглаа ийцсэн юм болоо гэд. Энэ стал хөгжилтэй тэгээд яг одоо нөгөө бүтлэхгүй нөгөө секси юу вэ? Түүх вэ? Загтал дотроо ороод ингээ бодохоор хэрвээ би тэврэж явж байгаад би өөрөө яг тэврэж явж байгаа ингээд хөл гараа гэм тэгэл унахаа унаал ингээд ахаад би үнийгээ эмчлээл те тэгэл орон дотор хоёлаа ингээд ороод гевтлээ штэ тэгэхээр чин яг ийм үйл явдлуудын ард анх тэврэлдэж дотосч ирсэн нас хав илүүгээр бүр дотнд болчихсон байх ёстой гэх яг тийм бүр илүү дотнд болсон гэж сая тэгсэн штэ бол энийг яг тэгж мэдэрч байна. Энэ яг тэгсэн тоох. Бараг шууд унтахаас илүү тэгээд хоёр биендээ бас халамж үзүүллээ штэ тий. Хөл гарын боогоод чи яаж ин гайгүй юу нэ тэгээд тэгсэн мөртлөө инээд нь хүрээд идэг тий. Нөгөө үнсэн чи яа уруул өвдөд энэ зөөлхөн гэж тий. Юу ямар инээдтэй ингээ. Энэ ч бараг үдийн хажрын хөгжтэй төөх юм биш үү дээ л гэж. Энэ бараг л яг тийм боллоо шүү сүүлрүүгээ тий. Бараг л тийм лээ. Йоо. Энэ юг нөө аарираа түргэн дуудаагүй юм уу юун кекс вэ гинэ. Тэгсэн чинь дааги гэдэг чи ямар бүтлэн бүхсээрээ эргэсэн хоёр вэ гинэ. Бүүн дуур хөсөл юм биш үү дээ. Ёо гэдээ авалцаад байсан юм уу л гэж байна. Тэгсэн чинь нами гэдэг юм. Өө бүтэлгүй новш гинэ. Тэгсэн чи совд ундрах ихч яана хүн амны хэрэгт орлоо штэ ээжээ гинэ. Гэхдээ энэ загтлын эзэн болон тэр бүсгүй хоёр бол үнэхээр гоё гэх юм уу? Үнэхээр энэ бол онц сонирхолтой учрал байна тийм ээ. Хачирхалтай л юм. Дараа нь ингээд өвөө амтнд ингээд одоо бодвол ойр дотныхоо хүмүүс ярьдаг дээ. Би нэг удаа тэгжсэн шүү тэгээд ингээл ярих хэлэх тоолонд нь ингээд сонссон хүмүүс савж удаг байсан бохоо. За дараагийнхаа загтлыг унших уу? За. Сайн байна уу? Би нэг өөрийнхөө балаа түүхийг бичье. Оюутан байх үедээ явж байгаад чүлээ нэг залуутай танилцсан юм. За бараг л найзуудтайгаа шоудаж байгаад танилцсан байх. Миний дугаарыг авчихсан хаяа над руу мессеж бичнэ, заалгана, хаяа уулзна, хоолнд орж кино үзнэ, цаг явсаар түүнд би тасаж хайрлаж эхэлсэн. Нэг өдөр бид хоёр жаахан пиав ууцуулаа. Би ч нэлээд согтож тэр намайг хүргэж өгөхөөр гэрийн зүг алхаж байхад би нэг гэртээ хармааргүй санагдаад "Яа би яаж ийм согтуу орох юм бэ? Ээж аав ална штэ" гэхэд тэр залуу маань "Тэгвэл буудлын орж жаахан амарч ирүүлжэд гарах уу" гэхэд би яг ингэж хэлхийг хүсэж байлаа. Яа за. Би буудалд оронгуудаа орон дээр дээш харан 5 хошуу хэлбэртэй хэвтэв. Тэр ч миний хажууд ирэн гараа цамцсан дагуур минь хийн зөөлөн илж эхэллээ. Би ч яг энэ мөчийг хүлээж байсан юм. Би харин хариу өмдөнд нь гараа хийж өгцгийг нь хэллээ. Ингээд л бүх зүйл тодорхой болж бид ч дур хүсэлтэй автан хоромхон зур нүцгэн боллоо. Бидний жаргал гал шиг дүрлзэж тэр шөнө үнэхээр мартагдашгүй байлаа. Бидний дотны харилцаач нэг нэгэндээ яг л зориулсан юм шиг хоёр биендээ адил дэгш таашаал өгч байсан юм. Бүтэлгүй юм нь хизээ гарах юм болоо гэж юу? Арай болоогүй. Бид ч өдөр бүр уулзаад заримдаа хамтдаа хонон хэдэн сар хамт байлаа. Үерхэх гэхэд биш зүгээр л болцсон. Харин оройн хамтдаа шөнийг өнгөрөөж би биений эзэмддэг байлаа.
Тэгтэл нэг өдөр надад хоёулаа тохирохгүй байна. Дахиж уулзахгүй бай гэсэн мессеж ирдэг байгаа. За. Би ч бүр бөөн уур бүх юмнасаа блок хийгээд өдөржингөө уйллаа. Тохирохгүй ч гэх шиг бидний дотн хайрцаг хичнээн сайхан бие биендээ тохирдог байлаа. Надаас өөр сайхантай учирчлээ гэд бараг 7 хоног уурлаж гомдож уйлсан санагдаж байна. Тэр явдлаас хойш нэлээд хугацаа өнгөрлөө. Манайх 3 охинтой айлын бид унтхан л та. Тэгэд манай ихч ч хүнтэй суух болж нэг өдөр шинэ хүргэнийг хүлээж авах гээд бөөнхөр. Бодвол манай ихч жирэмсэн болоод л нууц ноёнтноо ээж авдаа танилцуулахаар босон юм шиг байлаа. Оройч болж ихчийн нөхөр хүргэн ах маань ирлээ. Би ч доглоод хүргэн ахаа харъя гэд өдрөг гүгээд өцөө. Өө буурхан минь гэж нөгөө залуу маань ороод ирлээ. Шууд шок. За яана. Ч одоо төрсөн ихч дүү хоёрыг бавцсан байж тээ. Олон шүнийг хамт өнгөрөөсөн залуутайгаа хүргэн ахны ёсоор танилцах аядаад өрөөндөө ороод суучлаа. Харин TV. Энд уйлахч биш, инеэгч биш юм шүү те. Тэгсэн чи уйлахч биш, яахч биш. Хамтдаа олон сар байж цуг хонож байсан залуу игчийн нөхөрч гих шиг. Тэр өдөр өрөөнөөсөө гарахгүй чочирдлоо. Уйлж үзлээ, игчтэй хэлэхүү болох уу гэж зөндөө бодлоо. Явсныхан дараа игчээсээ яаж танилцсан, яасан талаар нь баахан асуулаа. Яг хөө тэр залуу хэнийг ч хураагүй юм билээ л дээ. Надтай ерөнхийдөө дотн хайрцаал хийдэг. Би биений хайрлаагүй тийм холбоотой байхад игчтэй уулзраад жинхнээсээ хайрлсан бололтой. Хүнд хайртай болонгуудаа намайг орхиж жинхэнэ хайрандаа л анхаарал тавьсан юм байж. Тэр залуугийн буруу байхгүй болохоор би хинт ч хэлэхгүй тэр нуцаа хадгалж үлдсэндээ. Үнэхээр бүтэлгүй уучрал байгаа биз. Бүр тэнэг нь тэр хоёр тусдаа гарах хүртлээр 2 жил шахуу манад цуг амьдэрсэн гинэ. Яана. Хажуу өрөөнд нь ихчийн нөхөр бас миний хуучин амраг байна гэдэг үнэхээр духгүй байсан. Тэр 2 жилийг арайж галзуурчихгүй хүн шиг давсан да. За миний шал тэнэг бүтлэхгүй балаа төгийг сонссонд баярлалаа. Йоо. За энэ бол нэрээ үнэхээр амар юм байна. Өө, ёстой бүтлэн бүхсөөрэ эргэцэн юм байна. Тийм үү сте. Гэхдээ одоо бүтлэгөө гэх юм уу ч одоо яалч тэгээд эн чинь амьдралын цаг хугацаа бас зөрүүлсэн юм шиг уулна. Хөрх юмт. Гэхдээ л яг очиж ихчтэй суугаад эргээд ороод ирэхдээ яах вэ тий. Тэр л одоо жоохон эвгүй санагдчих шүү. Йоо ямар эвгүй мэдрэж төрсөн болоо тий. Харин тийм юм. Инстэй эвгүй юм байна. Би бас нэг юм уншиж ирсэн шүү дээ. Яа юу яадаг гэд нэг залуутай нэг хүн танилцсан гинэ. За. Тэгээ танилцаад бас нэг хэсэг аятайхан сайхан дотн соол, буудал ороод ингээд ерөөсөө нэг цагийг хамт өнгөрөөл энэ тэндгүүл бас дотн соол айгуу гоё байдаг байж л дээ. За. Тэгсэн чинь нөгөө залуу нь гинтл за чи бит хоёр нэг тохирохгүй юм шиг байна. Болиг шууд болсон гинэ. Тэгээ нөгөө чинь бүр ингээд стресстэй, депресстэй, уйлж унжаал бөө юм болол арай гэж нэг юм мартмаар айдаал. Тэгээд үгүй гэртээ өвчин чи ээж нь айлээ хүүхэнтэй ирлээ бос чи нэг гэр орноо цэвэрлээ нэ тэр хүүхэн одоо манахта танилцах гээд ирсэн байна гэдэг чинь их чин найз залууга аав ээжтэйгээ танилцуулах гэртээ оруулж ирснийг нөгөөх нь ингээд гараад ирсэн чинь бэцс гэсэн нөгөө залуу. Тэгэхээр ийм явдал угаасаа зөндөө болдог юм байна л да. Монголчин жижигхэн болохоор хамгийн эвгүй нь яг нөгөө өөрийн найрчих үедээ өмсдөгсөн цамцаа өмссөн гэртээ гэсэн. Йоо, тэгэхээр ч одоо бүр эвгүй юм шүү. Тэр цамцыг хараад хүртэл айгүй зэвүүн хүрсэн гээд нэг тийм би хаалс үлээ уншлоо сонслоо тийм тийсэн. Йоо, тэр бол нэрээ арай ууцтай тий. Гэтэ тэр чинь жижигхэн штэ унаа. Ер нь бол тэгж ярьдаг штэ. Угаасаа тийм шүү дээ тий. Нөгөө нэг дуу гэдэг штэ. Улаанбаатарт 2 дурлал яанч гэдэг үлээ ихтэн жилөө жижигдэн ч гэдэг үлээ тийм. Бас тийм бэ тийм үү. Тэгэлсэн юм бия. Тэгэхээр энэ саяны чиний уншсан загтлын ийдсэн бол яг хүмүүс учрах цагтаа учирж л байдаг тий. Учрахтаа ингээд гоё дотн сод ингээд байлаа гэж бодоход яалч яах вэ? Хин хэнийг хуураагүй юм байлаа гэдэг дээр л гоё зангилаанд байгаа юм байна даа л гэж би сонслоо л доо. Тийм яг ихчээсэн сонссон одоо тэр түүх дээр л тэр одоо нөхрийг одоо юу гэмтэй тэр нууц амарга хүргээ ахаа. Тийм хүргээ ахаа.
Йой. Тэгээд бас өөрийг нь ч хураагүй, ихчийг нь ч хураагүй мэн гэхээр тайвшраад за ихчтэй хэлхээ боли энийг зүгээр л би өөртөө хадгалчихъя гэж бодсон байна. Магадгүй тийм л байгаа. Гэхдээ яг хэлж болохгүй шүү дээ өөрх юм. Тэгээд тэр айл гэрийн амьдралыг одоо бас сүрүүлдэг ч юм уу ихчигээ бас л зовлон шаналд унгаж жахаар хоёулаа шаналж жахаар өөрөө шаналаад үлдээл хийж бас бодсон байна те. Энэ дээр бас л ухаалаг байж мэдхээр шийдэл. Хэрвээ та оронд нь байсан бол яах вэ? Хэнийх нь оронд? Тэр одоо хүргээ ахихын оронд байсан бол төсөөллөөрөө битэл хилчээсэй гэж бодвол тэгээд эхнэр болж байгаа хүндэл одоо тэгэл асуудал анхаарлаа тавина шүү дээ угаасаа. За тэгээд тэр одоо ингэж байгаа байхгүй. хадам дүүгээ тоохгүй юу? Хин хэнийг одоо хуураагүй юм байна гэдэг дээр захидлын тайлна шүү дээ. Тэгэхээр одоо дүүтэй асуудал үүсгээд магадгүй би тохирох байсан бол дүүтэй нэхлээ суучихсан байх байж л дээ. Тохирохгүйгээ мэдээд салаад ингээд асуудал шийдгэсний дараа дахиад нэг бүсгүүд дуурлаад за энэ хүн л миний хайр юм байна. Энэ хүнтэй би сууя гэж шийдтэл нөгөөх нь их чинь байгааг би яаж мэдэх юм бэ тийм үстэй. Ер нь бол тэгвэл та ямар цаглаа одоо яг энэ тохиолдолд орох юм бол би мэдээж одоо тэр нөгөө дүүтэй нь уулзаал за бидний асуудал тус тустай энэ асуудал тус тустай битээ яг ийм амьдрал байгаа болохоор одоо ингээд аль нэгээд нууцаа хадгалаарай. Ихчигээ битгий гомдогоорой. Би ямар ч байсан чамтай одоо ингээд дахиж ямар нэгэн байдлаар асуудал үүсэхгүй надаас бас битгий санаа зовоорой гэж. Би одоо шууд л нэлооноо шууд хэлхэл байх л да. Би ер нь хэлнэ л гэж бодож байна. Яг энэ тохиолдолд бол надад бол тиймэрхүү л өгөгдөл мэдрэмж орж ирж байна да. Гэхдээ л бас одоо зүгээр энэ захидлын юм дээрээс ингээ харахад бол одоо бас л эвүүл тийм шүү дээ. Тэр ихтэй хүний хувьд бол энэ ихчтэй хоёрыг хоёулангийн үтцэн дээ гал ингээ бодож ээж магадгүй ч гэдэг юм уу те ингээ эргэлзээ ингээ бодохоор ч тийм. Тэгсэн чи тэр залуу амар bad boy байвал яах вэ манайхаа? Хүний амьдрал чинь хэний дотор юу нуугдаж агуулгадаж отож гитэж байгааг бид мэдэхгүй шүү дээ тийм үстэй. Та мэдэхгүй байна. За надад бас нэг юм юу байна. За 2 удаа тас хитл алгадуулж байсан түүх би гэж байна. Оюутан байлаа. За тэгээд сургууль руугаа явж байхдаа 5 хоног вагонд юу ис болох вэ? Залуу сайхан байлаа. Вагоны проводник хүүхэнд ажгүй хандтай санагдаад ахаар нь оройжон хөөцөлтсөр угаад үнсэлцээд. Цаашаа даврах гээд өмдрөө нь гараа идэл тас хитл алгадаад давраад байгаараа махраа цаамна гэж гараад явчихж билээ. За одоо валгарсан богооны цагдаа дуудаж ирээд би ч одоо ингээ хэрэгт орлоо да гэсэн харин дуудаагүй. Тэгээд би буцаж очиж тэр проводын бүсгүйгээс уушлахгүйгээд нэг номондоо нэг орж исэн юм гэсэн байна. Яа нэ. Ерөөсөө төсөөлөгдөхгүй байна нэрээ. Манай сонсогч нарт ер нь төсөөлөгдөж байна уу? Саяны яг сүүлд ярьсан түүх. Тэгээ яасан гин ногоонах. Дараагийнх нь амьдралдаа 2 удаа алгадсан гэдэг байгаа шүү дээ. Дараагийнх нь болохоор бүр эхнэртэй болсон үедээ юм байна. Эхнэртэй болоод эхнэр найзуудтайгаа шоудаад нэлээд согтуу. Найзтайгаа найзгаа дагуулад гэртээ ирж хонсон юм байна. Эхнэр нь тас, найз нь бас тас гинэ. Тэгэхээр нь шүн мэдэн бүтлээд найзынх нь өврлөө шургаж байгаад тас хитл алгадуулж алуулангаа алдсан. Яа, мэдсээр байж үү? Гэхдээ эхнэрт хэлээгүй. Зайлаач чи юм хөгийн новшмно гэд уйлаад бөө юм болсон. Би дахиад л аргадаж уучлахгүйгээд арай хийж тайвширч нэг юм унтсан. Тэгээ маргааш нь бол огт юм яриаггүй. Манай эхнэртэй одоо ч найз хэвээрээ. Гэхдээ надад ч бас нэг муухай хандад байдгүй юм да хөрхий. Гэхдээ надад бол үнэхээр эвгүй байсан. Тэрнээс хойш би болсон гэж мэдсэн байна. Яа, угаасаа нэр алгадуулахаар юм хийжээ. Тийм л шүү дээ. Эхнэрийнхээ проводник бол одоо хамаагүй тий оюутан байсан байсан. Эхнэрийнхээ сайн найзыг тэ эхнэр тэр найз хоёрын тасарсан байхад нь тэр найзрынх нь өвөрлөө нь орж ийнө гэдэг бол нэрээ oh my god зүгээр аимшигтэй. Тэгээ тэр найз нь ямар ухаантай юм бэ те? Нөгөө эхнэрт нь хэлэхгүйгээр шууд ингээл алгадаж аваал зайлмайл гэ хэлсэн бэ штэ те. Тийм штэ. Тэгэхээр чи ер нь бол эмэгтэй хүний ганц том эсэргүүцэл хэрэггүй болоо инээ тэр одоо яг нөгөө нэг дотн харьцаанд нэг тийм хүч хэрэглээд байгаа юм шиг эмэгтэй нь өөрөө хүсэхгүй юм шиг илэрхийлж байгаа үг нь болиочтэй бити ингээд бойл инээ тэр гэхээс илүү тас хитл алгадах чинь хамгийн эцсийн л одоо хариулт байлгүй дээ одоо тий. Тийм штэ. Эсвэл хажууд юу вэ тэгэл одоо ямаараа тий толгой тарих руу зөхөө. Би яриад байгаа.
Тэгэхээр чинь яг л энэ хоёр энэ саяны захидлын эзэм бол амьдралдаа 2 удаа алгадуулсан гэж тэр хоёр алгадсан хоёр эмэгтэй бол яг л Зөв шүү дээ. цаг хугацаанд нэг тийм нөгөө нэг болиочтэйг нэг зөөлөн дуурахаар ирчүүд болдгоо гэж байгаа байхгүй юу? Тийм үү. Тэгэхээр чи ерөөсөө яг энэ бол хамгийн эцсийн юу шүүгээл алгадаал тэрнээс орсон эрэгтэй хүний сэтгэл зүйч хүртэл энэ яг жинхнээсээ ууралж байгаа юм байна. Үнэхээр хүсэхгүй байгаа юм байна. Яг үнэхээр болиулах гээд байгаа юм байна гэсэн яг эцсийн тэнцийг нь гатгадаг гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ алгадалт бол өстой хохин болж. Тийм ээ. Өстой алгадуулчихта таарсан хүүрвэ тий. Яг тийш тий. Тий. Эхнэрийн найз гэдэг бол бүр арай баг. За порвотник бол яг оюутан байсан, ганц үе байсан. Юу л бол юу руу хараа цоройж явж факталж бодлохыг хийм бэ гэх тий. Энэ засраагүй л хүүдий байна л да. Угаасаа дотор нэгээс тийм бүр нэг адын нэг бодлого оюутан ахуйн тархин хэвэрсэн мөстэй. Тийм бэ. Тэгээ хоёр алгадуулаад ухаарсан юм шүү. За би ястаа эхнэрээсээ өөр хүнийг ингэж болохгүй юм байна гэд ойлгосон юм байна. Дараагийн алгадуулах цаг нь болоогүй ч байгаа юм билгөө. Гэтэл яг хөө зөрөгтэй сайхан битсэн байна те. Тэгсэн чи манай сонсогчдод ингэнэ. Жүни даги гэдэгч алгадуулах багдан шүү эхнэрийн найз гинэд. Сараа ихч болохоор би бол мангастаад тийрч унгана муу амьсгаанууд хийгнэ. Зөв сараа ихчтэй бол би сараа ихч бол яг миний тайп юм байна. Би бол мангастаал тийрэл аюул зодоод нүдэ тайжина. Зэ ариран гэдэгч ямар завхарсан шаар вэ гинэ. За мина манай сонсогч маань манай найз протник штэ мань хүн алгадаад явуулсан биш үздэй маргааш асуунаа гинэ ёо. Манай минийхчтэй хөвгөлтэй шүү нэрээ. Тийм штэ миний хөвгөлтэй. За. Цаг хэд болж байна? За ер нь ингээ нэвтрүүлгийн цаг хомигдож байна дөө. Ингээд хоёлаа дуусгая дөө. Угаасаа захидлууд дууссан юм чинь хоёлаа гой комментууд байвал сонсогчтой бас ингээд танилцуу сонирхуулаад тэгээд онцгой юм байхгүй бол ингээд нэвтрүүлгээ өндөрлөе дөө хоёлаа. Сараа их жингэнэ. За. Манай нөхөр олон насаар ах болохоор одоо ч хэцүү л байна шүү. Гэхдээ яах вэ учраа олноо мань хоёр. Би эндээ сонссон юм дурших гэхээр шоолж инегээд бас хаанаасаа юу сонсоод ирвэ гэдэдэн штт гинэ. Жок. Үнгээ гоё бас ичдэн штэ манайхан ч тий. Яа. За манай сонсогчид үнэхээр супер шүү. За. Хоёлаа нэвтрүүлгээ өндөрлөе. За тэгээ. За ингээд 22 цаг 51 минут болсноор манай өнөөдрийн томчуудын явдал нэвтрүүлэг маань энэ хүрээд өндөрлөж байна. Энэ сайхан цаг хугацааг бит хоёртойгоо хамт байж сайхан загтлуудыг хуваалцаж уншсан, комент бичсэн, за сонсож яваа, үзэж байгаа нийт сонсогч үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Баярлалаа. Бас мөн хамтран хөтөлсөн уунахтаас баярлалаа. Баярлалаа зулаа. Найруулагч өнрөөдөө баярлалаа. За Аригчтай бас баярлалаа. Бүгднийх нэрийг хэлээд байхгүй тий. Оройн эфир энэ хүрээд өндөрлөж байна. Үчиг сайхан өнгөрүүлээрэ. Та бүхэн тавтаа сайхан амраад маргааш өглөөний 7 цагаас шууд эфирээр иргэн уулзцгаая. Түр баяртай. Дэлхийн монголчуудын хэмжил радио 88.3